Явна да. Дарцаг уулын болдог л байсан. Одоо бол зохимж нь жоохон темирхүү. Энэ сармагчмууд нь зэрлэг биш үү сте? Зэрлэг. Байх юм. Дайр наадуулж юм чинь булаана. Бас төвхтөө. За гороо хийх гэдэг утга учир нь манайхаа. Гороо гэдэг бол төвдөг байгаа нь тойрох гэсэн үг. Юуг тойрдог юм бэ гэхээр одоо бурхан шашны одоо ариун нандин азтад энергитэй багш дээдсийн орд өргөө сувраг шүтэн ийм одоо зүйлийг гороо тоорч эргэл мөргөл үлддэг тойрох явцдаа бол сэтгэлээ хариуцгадаг бие хэл сэтгэлээрээ үлдэж байгаа буйны нэг хэлбэр. За энэ бол одоо далай багшийн ордон өргөөг тойрсон юм мөргөлийн горооны зам байгаа. Яг энэ ороо дээр нь бол далай багшийн өргөө байх нь. За энэ горооны ихэнх одоо энэ тарины үнсгнүүд бол Умманы бадны хум гэдэг энэ тариныг бол маш түгээмэл тавьсан байгаа. Яагаад гэхээр далай багш бол одоо Жанграасаг бурхны хувилгаан дүр гэж ярьдаг шүү дээ бид. Тэгэхээр Жанграасаг бурхан бол бурхан багшийн лагшин зарлаг таалал 3-ын одоо тааллынх нь дүр гэж ярьдаг. Асрал инэрлийн гуусан гэж ярьдаг учраас далай багшийг одоо Жанграасаг бурхны бодиттой хувилгаан гэдэг учраас энэ Умманы бадны хум гэдэг тариныг хамгийн их түгээмэл энэ горны замд байрлуулсан байгаа. Одоо ингээд чулуун дээр ингээд янз бүрийн байдлаар бичээл модон дээрч бичсэн, сувраган дээрч л бичсэн ер нь бүгд л ер нь Умманы бадныхам хурдан ч гэсэн бол Умманы бадныхам л гэсэн юм тарин. Умманы бадныхам гэдэг тарин өөрөө ямар утга учиртай юм бэ гэхээр одоо би энэ дээр ингээд зогсож байгаа хэдүүлэн товчхон тайлбар хийчих. Маш товчхон, хамгийн товч байдлаар. гэдэг үг нь эхний үг. Энэ 3 үсгнээс бүрддэг. Одоо энэ жишээ нь үндсэн нь А үсэг байна. Тэгээ энэ ийм тэмдэг байна. Тэгэхээр энэ бол хүний бие, хэл, сэтгэл 3-ыг бэлэгдэж байгаа. За майны гэдэг үг болохоор эрдэнэ гэсэн үг байна. Санскрит эрдэнэ. Одоо чандамн, зэндмэн гэдээ манайхан ярьдаг шүү дээ. Нутгийн аялгаар ялгаатай болгоч үндсэндээ нэг үг гэсэн үг. Тэрний майны гэдэг эрдэнэ гэсэн үг. За бадам бол одоо англиар лотос, бид нар бол янхвач гэдэг байгаа хятадаар бадамч гэдэг хэрэглээд байдаг цэцэгний нэр шүү дээ бадам. За тэр хум гэдэг бол 5 дүрснээс бүрддэг. Бидний одоо 5 одоо хорт сэтгэлийг ариусгах 5 одоо язгуурын одоо 5 одоо гэгээлэг сэтгэлийг бий болгох юм зэрэг бол. Тэгэхээр товчхон атга агуулга нь юу гэдэг гэхээр ерөөсөө хүн өөрийн сэтгэлэн ариусгаад төгс төгөлдөр сайн хүн болох л одоо тэр л утга агуулга. Буюу маш товчхондоо бол одоо гэгэрлийн дээд түвшинд хүрэх алс гэдтэй бол бурхны хутгийг олох тэр шидийг олоход зориулсан юм л тарина. Умманы бадныхаа гэдэг. За майны гэдэг үгийг нараа илүү тодтогдох юм бол асрал инэрлийн сэтгэлд суурилсан бод сэтгэлийг илэрхийлж майны. За чанд одоо бадам гэдэг нь бол одоо лямха цэцэг хэдийгээр бохир заван газар ургадагч маш цэвэр одоо үсгэлэнтэй сайхан ургадаг болохоор тэр төгс төгөлдөр бэлэг оюун ухааныг бэлэгдэж байгаа бидний. Тэгэхээр энэ хоёр бол үндсэндээ арга бэлэг, нэг нь одоо асрал инэрлийн одоо дээд болсон бод сэтгэл, нөгөөх нь бол бэлэг бэлгүүнийг онсон одоо тунгалаг оюун ухаан гэж. За тэгэхээр бурхны хутгийг олоход хамгийн гол нь энэ хоёр зүйл бол одоо чухал. Хамгийн одоо чухал хоёр үзүүлэлт байх нь шүү дээ. Нэгдүгээрт бусдыг одоо чинь би ялангуяа одоо бурхны шинтний их хөлөгний уламжлалыг дагдаг хүмүүсийн хувьд бол бидний зорилго их том шүү дээ. Нөгөө нэг агуулга нөр их агуулгахгүй. Их болсон 600 хамаг амтан гэдэг нэг том тоо яриад байгаа шүү. 6 зүйлийг өөрийн одоо их мэтэ асрах энергитээр асрал энерлийн сэтгэлийг бий болгох гэдэг. Тэгэхээр аль нэгэн төрөлдөө бид бол одоо үүлийн үрийг одоо анхааран авч үздэг учраас тэргүүлшгүй цагаас одоо өчнөн олон төрлийг бид нар авч ирсэн байна. Өнөөдрийг хүртэл. Тэгэхээр тэр өнгөрсөн олон төрөл дундаа тэр олон төрөл дунд бидний одоо аав ээжээ болсон, ах дүү болсон, язгуурын багш болсон тийм маш олон төрөлтөө бид учирсан байх магадлалтай юм. Тэгэхээр өнөөгийн энэ төрөлдөн учирсан хүн болгоныг бас яг тэр лугаа адил өөрийн төрүүлсэн их мэтээ үзэх харах тийм тэг сэтгэлийг агуулах нь бол бурхны шинтний ялангуяа их хөлөгний уламжлалыг одоо дагдаг хүндэлдэг дээдэлдэг хүмүүсийн бол гол зарчим байх ёстой учраас асрал инэрлийн сэтгэлийг одоо сэтгэлдээ бий болгоход их болсон 600 хамаг амтан одоо тэгш ханднаа. Тэр одоо их болсон 600 хамаг амтан амар амгалан байж бурхны хутгийг олох болтой элдв харьцах шалтгаанаас ангижрах болтгоо гэж ингэж залбирдаг тийм учиртай юм. За энэн дээр нэмээд одоо жишээ нь тэр бадам буюу бадам төлөвлөсөн тэр тунгалаг бэлэг оюун ухаан гэдэг нь бол юмс үзэгдлийн мөн чанарыг бодиттой таньсан тунгалаг бэлэг оюун ухааныг хэлж байгаа.
Тэгэхээр бид энэ нөгөө талдаа бол одоо бас энийг манай дамгуунаар юу гэж хэлдэг вэ гэхээр шүтэн бариллага гэж ярьдаг. Тэгэхээр энэ орчлон дээр ерөөсөө юунаас хамааралгүй үүсэж буй болсон нэг ширхэгч юм байхгүй гэж үздэг. Бүх юм харилцсан хоорондоо хамааралтай. Бүх юм хамааралтай. Тэгэхээр тэр хамаарлын онолыг л буддийн номсрол бол хамгийн илүү сайн задалдаг учраас хамгийн одоо гүн гүнзгий утга агуулгыг тайлдаг учраас өнөөдөр бурхны шнийг өнөөдөр дэлхийн нийтээр ялангуяа барууныхан бол илүүтэй сонирхол судлаад байгаа. Тэр учир шалтгаан нь юу юм бэ гэхээр юмс үзэгдлийн мөн чанарыг одоо бодитоор нь таньсан бэлэг ухааныг төгс үйлдвэр болгож байж дээд гэгэрлийн дээд төвшөнд ийм боломж бүрднэ гэж ингэж ярьдаг. Тэгэхээр бол үндсэндээ одоо энэ тариныг уншиж байхад бол бид өхөн өнөөдөр танд тусдаа сэтгэл санаагаа амарлуулад үлс одоо юмаа даатгаад ингээд явах нь алс хиттэй бос нөгөө таны залбирал даатгалд орсон бусад одоо ядаж л одоо хүмүүн төрлөختөнд их улсын 6 гэдэг олон юм ярих юм бол ихэнх нь чадахгүй. Тэр одоо нийтийн тусын тул зорьсон одоо зоригдол сэтгэл үүснэ тэр хэмжээгээр нь буян хураанаа л гэсэн. Буян хураах л одоо хамгийн гол чухал зүйл нь болохоор умааны батныхан гэдэг энэ хамгийн их төгөөмөл үүдэг тарин. Манай монголчууд ярьдаг штэ. Махнаас илүү хоолгүй, майнаас илүү ном. Тэгэхээр тэр майн гэдэг маань бол товчхондоо юм аа. Ерөөсөө төгс төгөлдөр хүн болох элдв одоо Нисвансын 3 гим гэдэг байна. Бидний сэтгэл ерөөсөө уул нь хүний сэтгэл асар ариун байх боломжтой. Бурхан багш одоо бидний адилхан эгэл хүн байж байгаа гэгэрсэн шүү дээ. Тэгэхээр тэр бидний сэтгэл бол тунгалаг ариун гэдгийг бол номонд одоо хэд хэдэн хөлбөрөөр хэлдэг. Нэгдүгээрт одоо ингээд окторгоо тэнгэр бол одоо ингээд сайхан тунгалаг байна тийм үү? Энэ бол одоо мөн одоо тунгалаг мөн чанар нь харагдаж байна. Окторгоо мөн чанар. А гэтэл тэнгэр муухаараад өвөл бүрхээд ирэхийн алдад бол окторгоо тунгалаг харагдахгүй тийм. Ингээд өвөл наан бүрхээд. Тэгэхээр бидний сэтгэл бол уул мөн чанар нь бол яг тунгалаг окторгоо шиг төв тунгалаг гэдэг. Тэгээ нөгөө Нисвансын 3 хор гэдэг нь хүсэл тачаал, шунал уур мөнхөд тэргүүтэн энэ одоо гимүүдээр бүрхэгдснээс үүдэлтэйгээр сэтгэл бохирддог байх. Тэгэхээр нөгөө үүлтэй тэнгэр шиг болчих. А нөгөө талаар усыг бас одоо усыг жишээ авдаг. Бохир усыг харахад бол ингээ их бохир юм шиг байдаг. Гэвч шүүх юм бол бохир нь тунаад тунгалаг ус нь болчихдог. Тэрийг яадаг гэхээр сэтгэлийн мөн чанартай мөн адилхан үзэж байгаа. Тэгэхээр ус бол өөрийн мөн чанар нь бол тунгалаг юм аа. Тэр усанд юм хийгээд бохир болгочихж байгаа учраас бохир харагдаад байгаа. А хэрвээ цэвэрлчих юм бол тунгалаг болчихно. Тийм учраас сэтгэлээ бид бүхэн тэр Нисвансын 3 хор тэргүүтээ тэр одоо сүрэг сэтгэлдүүлээс арилгаад цэвэрлэж чадах юм бол бидний сэтгэл бол төв тунгалаг байж болно. Төв тунгалаг сэтгэлээс юу гарах вэ гэхээр мэдээж хэрэг гигэн цагаан буйны үйл гарна, эерэг үйл гарна. Тэр нь цаашаа явсаар нөгөө тунгалаг бэлгүүнтэйгээ нийлэх юм бол энэ яваа насандаа одоо сайн сайхан амар амгалан амьдрах нөхцөл боломжинд бүрдэх алс хэттэй бол нөгөө бурхны утгыг олох тэр одоо үр шимийг одоо бүрэлдүүлэх юм учиртай гэж. Ингэж номонд бол ингэж хэлдэг юм. Тийм учраас та бүхэн маань энэ тариныг уншихтаа бол бүгдээрээ амар амгалан сайн сайхан байх болтгоо. Би бусдад одоо хор хөнөөл хүргэхгүй гэдэг ам тангарыг маш сайн авах хэрэгтэй. Хамгийн гол нөгөө олон нийтийн төлөө гэдэг сэдэл бол хамгийн дээд гэж ярьдаг. Одоо энэ дээр бас нэг жишээ хэлэхэд бол бид нар бол яг хэвдээ одоо ингээд зориод ирсэн хамгийн түрүүнд өөрийгөө тэгэл гэр бүлээ тэгэл үр хүүхдээ ингээд ойр байгаануудаа ихлэ бодож байгаа. Тэгээ одоо өнөөгийн амьдралд бол тэр бол илүү бидэнд ойр бодогдоод байгаа. Гэтэл нөгөө их хөлгөнтний уламжлал нь болохоор их тийм том агуулгаар нь хараад байгаа үз. Тэгж бодцоход дашрамд миний үйлс гэж оруулаарай гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө нийтийн буйнд зорьсон сэтгэл түүнийг даган баяссан сэдэл бол маш их илүү үр дүнтэй байдаг учраас дан ганц одоо гүрсүүдийн ажил үйлс бүтээсэй гэж залбирхаасаа илүүтэй бүгдийн амар амгалан ялангуяа ард улсын нөгөө 3.5 сая алаг зүрхнүүд нь амар амгалан байх болтгоо дашрамд гүрсэд болоод түүний гэрүүл амар амгалан харьцах шалтгаангүй эрүүлэн коршгуултаа гид залбирх юм бол таны залбирал нийтийн тусдад зориулагдах нь өөрт чинь ирэх нь тэрнээс ганцхан гүрсэд л окей болчихвол бусд нь хамаагүй гэж бодож болохгүй нэ штэ. Өнийг одоо ингээд сайхан ер нь эргэл мөргөл хийж явахдаа хаач утсан бус бодож залбирч яваарэ. За ингээд айжуухан сайхан гороогоо хийгээд би ерөнхийдөө зав чулаагаар бол жоохон тайлбар ялангуяа бурхны шашинтай холбоотой Монгол шашин дэлгэрсэн шалтгаан юу байсан? Яагаад монголчууд бурхны шашныг авсан? Тэгээ өнгөрсөн хугацааны өнөөгийн Монголын бурхны шашин ер нь ямар байгаа вэ гэдэг тиймэрхүү мэдээллүүдийг жоохон зав чулаагаар бол яриад явна. Нэгэнт энэ замаар замсны бас нэг тодорхой хэмжээний мэдээлэлтэй буцуул таа хүнд бас хэрэгтэй.